видео үзүүлж байна. Япончуудын хүүхэд зөв хүмүүжүүлэх 5 арга. Магадгүй та супермаркет дотор дуртай зүйлээ авахаар өөрийнхөө зүтгэн уйлж байгаа хүүхэдтэй олон таарч байсан баха. Тэгвэл энэ дүр зургийг Японы супермаркетад олж харахгүй л болов уу? Учир нь Япон хүүхдүүд маш ухаалаг, нөхөрсөг мөн дүрм журмын ягштал баримталдаг байна. Энэ нь тэдний багын хүмүүжүүлэлтэй холбоотойг нь тэгвэл Япон эцэг эхчүүдээс суралцах ёстой хүүхэд хүмүүжүүлэх 5 ухааныг хүргье. 1. Нийгмээр амьдрахад сургах. Японы алдарт хүүхэд хүмүүжүүлэх ухаанаас үзэхэд хүүхэд 5 нас хүртлээр хаан шиг, 5-аас 15 нас хүртлээр зарц шиг, харин 15 наснаас хойш эцэг эхтэйгээ эн тэнцүү гэж тооцогддог байна. Энэхүү философи нь хүүхдийн хувийн ашиг сонирхлыг чухалчилдаггүй, нийгмийн хамт олонч гишүүн болж төлөвшөхөд чиглэгдсэн байдаг ажээ. Мөн Япон эцэг эхчүүд хүүхдээ өөрийн гэсэн зорилго тэмүүлэлтэй өөрийнхөө үн цэнийг мэддэг, эв нэгдлийг эрхэмлдэг болгож өсгөхийг чухалчилдаг байна. Японы хүүхэд хүмүүжүүлэх тогтолцооны 1-р шат. Энэ шатанд эцэг эхчүүд хүүхдээ хязгааргүй ихээр хайрлаж, тэдэнд үргэлж анхаарал тавьдаг. 2-р шат. Энэ шатанд ч эцэг эхчүүдийн хайр халамжин сарнин алга болдоггүй. Харин хүүхдүүд нь энэ шатанд нийгмийн дүрмд захирагдан амьдрахад суралцахаас гадна өөрийн зорилго мөрөөдлийг олдог байна. Дээр дурдсанчлан Японд их хүрийн холбоо маш нэгт байдаг тул хүүхэд нь ээжигээ бохимдуулахын тулд илүү хичээдэг ажээ. Харин 3 дахь шатанд хүүхэд бүрэн утгаараа нийгмийн гишүүн болон төлөвшдөг байна. 2. Их хүрийн харилцаа нэгт дотн байх. Японд их хүүхдийн харилцаа маш дотн байдаг. Ээж нь хүүхдүүдтэйгээ хамт унтаж, үргэлж хүүхдүүдтэйгээ хамт байдаг. Мөн хамгийн чухал нь хүүхдийг 5 нас хүртэл нь юу ч хийсэн хориглохгүй хүлээн зөвшөөрдөг байна. Энэ нь хүүхдэд өөртөө итгэлтэй болоход тусалдаг аж. Харин хүүхдийг бага наснд нь хийсэн бүгдийг нь хорж, цагтаснаар өөрийгөө үргэлж болохгүй буруу зүйл хийдэг гэж итгэн өөртөө итгэлгүй болж төлөвшөхөд нөлөөлдөг байна. Мөн их хүүхдийн харилцааны суурь хандлагыг Япончууд амэй гэж нэрлэдэг. Амэй бусад хэлэнд орчуулагддаггүй боловч хайрлуулах хүсэл гэж ойлгож болно. Энэ нь хүүхэд эцэг эхтэй итгэж тэдний хайрыг хүртэн, харин хөгшин настай эцэг эх нь насанд хүрсэн хүүхдүүдээрээ асруулна гэсэн санаатай ажээ. Америк, Японы эрдэмтэд хамтран хүүхдийг дэмжиж тэдэнд урам өгч өсгөх нь хүүхдийн зам байдалд хэрхэн нөлөөлдгийг судалсан. Судалгаагаар эцэг эхчүүд хүүхдэд загнаж айлгах биш, харин эерэг хамтлагаар хүмүүжүүлснээр хүүхдүүдтэй тулгарх асуудлыг бууруулаа зогсохгүй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн зам байдлыг сайжруулдаг эерэг нөлөөтэйг нотолсон байна. 3. Гэр бүл бол хамгийн чухал зүйлсийн нэг гэдгийг ойлгуулах. Японд заншил ёсоор ээжүүд хүүхдээ өсгөнө. Тэд маш их цагийг хүүхдүүдтэйгээ хамт өнгөрөөдөг. Тиймдээ ч Япончууд хүүхдээ 3 нас хүртэл цэцэрлэгт явуулах хэрэггүй гэж үздэг байна. Мөн хүүхдүүд өвөө эмээ болон хамаатнуудтайгаа халуун дулаан харилцаатай байж ихэнх цагийг хамт өнгөрөнө. Ингэснээр хүүхэд гэр бүл гэдэг нь бие биенээ үргэлж дэмжиж хамгаалдаг хамгийн чухал зүйл гэсэн ойлголттой болдог байна. 4. Эцэг эх бол үлгэр дуурайлал. Япон болон Европ ээж нарын дунд нэгэн сонирхолтой туршилт явуулжээ. Тэднээс хүүхдүүдтэйгээ хамт пирамид барихыг хүссэн байна. Япон ээжүүд эхлээд пирамидаа өөрсдөө бариад дараа нь хүүхдэд дуурайн хийхийг хүсжээ. Хэрвээ хүүхдүүд нь барьж байгаад алдаа гарвал эхнээс нь хамтдаа барьж эхэлсэн байна. Харин Европ ээжүүд хүүхдүүдтэй хэрхэн барихыг тайлбарлаад тэднээс өөрсдөө хийхийг хүссэн байна. Уг судалгаагаар Япон ээжүүд миний арга барилыг даг гэсэн зарчмаар хүүхдүүдтэй сургадаг бол Европ ээжүүд ямар нэг үлгэр жишээ үзүүлэлгүй бүх зүйлийг хүүхдээр өөрөөр нь хийлгэхийг чухалчилдгийг тогтоожээ. Тиймээс Япон ээжүүд юу ч хийсэн өөрөө эхлээд үлгэр жишээ үзүүлэн хэрхэн хийх ёстойг харуулдаг байна. 5. Сэтгэл хөдлөл, мэдрэмжинд нь анхаарах. Япончууд дээр дурсамжлан хүүхдийн нийгмийн нэг хэсэг болгон хүмүүжүүлэхэд ихээхэн анхаардаг. Тиймдээ ч бусдын сонирхол, мэдрэмжийг хүндэтхийг үргэлж цагдаг ажээ. Мөн Япон ээжүүд хүүхдийнхээ мэдрэмжийг хүндэтгдэг бөгөөд хүүхдүүддээ бусдын сэтгэл хөдлөлийг ойлгох, тэрч байтугай амьгүй зүйлийг ойлгохыг хүртэл заадаг гинэ. Жишээ нь хүүхэд тоглоомоо машин алдвал Европ ээж ингэж болохгүй гэд болохыг шаарддаг бол Япон ээжүүд хөөрхий машин гомдоод уйландаа гэж хэлэн амьгүй зүйлийг хүртэл хайрлахад сургадаг байна. Та бүхэн манай чаналыг subscribe хийгээрэй.